Усны үлгэр. Тэргэл хүүгийн үлгэр. Эрт өрт цагт уян уулын өвөр хадан ононгийн бэлчирт тэргэл гэдэг хүү байжээ. Тэргэл хүү ухаанд сайн ав, удам цайхан ээжтэй юм гин. Аав нь хүүдээ их болсон байгаль дэлхийгээ хайрлан инэрчв. Онц чухал хэрэггүй бол газар дэлхийгээ бүү сэнтийч гэж сургадаг байжээ. Хүү 15 нас хүрсэн жил тэднийх бэлчээр сэлгэж онон мөрнийхөө нэгэн сайхан тохойд буужээ. Үдэш болон од түгэхэд аав нь аавынхаа морийг аргамжаад ир гэж хэлв. Урд жил нь энэ сайхан тохойд намарчхтай нэгэн хавтгай чулуунаас аав нь морь аргамждаг байжээ. Гэтэл зүлгэн өндөр өвсөн дундаас аргамжааныхаа чулууг хайгаад олсонгүй гин. Өдрийн явдалтаа альжаа жадарсан хүү унтахын түүс болж майхныхаа нэг гацыг голын ширгэн дээр зоогоод аавынхаа морийг аргамжиж орхив. Маргааш өглөө нь аавынхаа морийг дөхүүлж өгөөд хичээнгүйлэн ирсээр аргамжааныхаа чулууг олжээ. Гэвч хүү нөгөө гацаа сугалж авахаа мартсан байлаа. Хэд хоногийн дараа тэднийх дахин нутаг сэлгэн нүүвэ. Шин нутагт боосны дараа хүүгийн өгцгөн дээр хатиг гарч ихэд шаналгах болов. Энэ тухайгаа аав ээждээ хэлэлгүй морь унж явсаар байгаад хатиг нь хөндөгдөж хүү халуурч хэвтэрт оржээ. Аав ээж нь элдв арга хэрэглэж ийм тан өгөөд ч хүүг эдгэж чадахгүй байв. Тэргэл хүү өвчнөдөө шаналж хэвтэж байтал өргөө гэрийнх нь хаалга онгоож тэргүүнээсээ гэрэл цацруулсан нэгэн сайхан дагин орж ирэв. Дагин тэргэлд гараа сунгаж хамт явахыг хүсжээ. Хүүч дуугай босож дагныг даган гарав. Хоёул явсаар онон мөрдний ирэг дээр ирэхэд дагин тэргэлд нүдэ ань гэж хэлв. Хүү нүдэ ань жингүйдэх мэт хөвсөөр удалгүй нүдэ нэ гихт нь харвал үүдэнд нь зогсож байгаа хүнд хоймор нь харагдахааргүй асар том саруул өргөнд орж ирсэн байжээ. Тэргүүний дээрээс эрдэнийн дитэн асаасан Лусын хаан тэдэн рүү дөхөж ирээд хөмсгөө атруулан нөгөө болчимгүй хүү чи юу? Наашир миний хүүг ямар болгосноо хар гэж зандрангуй хэлээд баруун талын орон дээр торгон хүнжил нөмрөн хэвтэж буй залуу хүүгийн өмнө аваачлаа. Залуугийн царайд ихэд шаналсан шинж илэрхий. Дагин энэ миний ах байгаа юм. Сүүлийн хэдэн өдөр их л завж байна да гэж хэлээд хүнжлийг нь сөхөн харуулхад хүүгийн цээжин бие хүн шиг боловч бүсэл хийнээсээ доош загас шиг хайрстай аж. Гэтэл хүүгийн өгцгөн дээр тэрэглийн газарт шааж оргисон гадсны толгой зухуйж байх нь үцэгдэв гэ. Тэргэл зочин яадаг вүлээ? Би юу хийчих вэ? Одоо яана хэмээн уулга алдав. Лусын хаан чиний балгаар хүү минь ийм болчиход шаналж байна. Лусын хаан би хүч чадалтай боловч үүнийг авч дийлэхгүй. Үүнийг ганцхан чээл авч чадна. Энэ гайтай юма хүүгийн минь биеэс авч өг гэлээ. Хүү авах гэж хичээн татсан боловч гадас сугарсангүй. Лусын хаан ууртайгаар чи ингэж авч чадахгүй. Харин чи гертэ буцаж хар. Голын ирэг дээр шааж оргисон тэр гацаа ирж олоод авч үз. Тэгэхгүй бол чиний бие дээрх энэ хатиг ч идэхгүй. Чи бас миний хүү шиг шаналсаар тэнгэрийн оронд одох болно гэхэд сандарсан хүү. Өршөө хантам минь намайг даруйхан герт минь буцаана уу? Би тэр газыг заавал олж сугалж хүүхдээ нь эдгэх болно. Надад ч бас хэцүү байна гэж хэлв. Хүү гертээ ирэхэд өөрийн шаргал туяа тооноор тусаж байлаа. Биеийнх нь өвчнж баг зэрэг арилсан мэт. Тэр мориндоо мордон гадас шааж оргисон голын дохойн зүг давхив. Тэргэл халуурын шаргалдах их өвсөн дунд хичээнгүйлэн хайсаар нөгөө гацыг арайхийн олж суглан авч нүхийг нь сайтар боллаа. Тэгээд гацаа барьсаар ононгийн ирэг дээр ирж ус руу харан хэсэг зогсоход өглөө нарны гэрэл гялтганах урсгал дундаас Лусын хааны хүү охин хоёрын баясгалантай царай зурсхийн үзэгдээд замхрав гинэ.